Нарамдал? Нет, стакан ты мне отдай. Ага. Мальчик. Энэ өстө гоё юм те. Ага. Стаканы на. Стаканы авах юм байна. 150 рублей ведро. Жигтэй дэх юм. 거론도 쇼? 흰 алдаад За одоо би ярив. Гөө би ярив. За би тэд одоо улаан удаас гараад за эрхүү орох замдаа явж байна. Тэгээд замдаа бас жоохон амраад тэгээд дээрэс нь техникүүдийн бүрэн бүтэн байдлуудыг шалгаад явж байна. шалгалтын явцад Тэгээд эрхүүд очиод уулзъя. Нэг орыг ирд насахгүй юм шүү дээ. Архив чатсан давна. Оо асаш. Ийм биш үү? Өнгөрөөд байна. Антэй. Тэнийг. За өглөөний мэнд хүргэе. Монгол Жаргал банк хамт олон 3 дахь хоног дээр явж байна. Тэгээ Красноярск хот руу явхад одоо нэг 400 км үлдсэн байна. Яг одоо өөрийн 6 цаг болж байгаа. Тэгээд бид бүхэн эндээс өглөөд Красноярск хотод 11-ээс 12 цагийн хооронд очин гэсэн ерөнхийдөө төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд бид бүхэн яг одоо замдаа бас амраад буудалд хончоод одоо
цаашаа хөдөлгөж байна. Тэгээ манайхын энэгээр бас чиглэл аваад бэлтгэгээд явах боломж болж байгаа шүү байна. За тэгээд бид хэд очоо шууд тэмцээн болох газар руугаа явах гэж байна. За нэг орчноо нэг харуулж нэг ийм хөө газар өнөөдөр амарлаа. Ерөнхийдөө замын тээвэрчд бол маш их амардаг ийм газар байдаг байна. Тэгээд ийм Халада гэдэг юм нэртэй. Халада гэдэг нэртэй. Нарын дөрөвсөгийн бууд гэдэг юм байна. Тэгээд энэ хүмүүс сайхан амарлаа. Тэгээд одоо цаашаа өргөжлөлөд явах болно. За энд бидний бас сууж яваа тэрний бас нэг барьсан байгаа. Энд тэтгэгч байгууллагынхаа логог бас наасан байгаа. Ариочор, Мобил, Mongolian Princess, Монгол 63 циркүүд маань. Тэгээд Монголын мэргэжлийн спорт автомашин холбоо, Монголын автомашин мөцөлтний холбоо, Алтай айлам, Дидиш гэдэг их компаниудаа бас баярлалаа гэж хэлье. За энд Окей, сайхан амарсан уу? なんだっけサハンなんだっけСайхан дээр 2 つ。サハンサハン Сайхан амарсан юм байна. Сайхан өглөө босчоод байж. Одоо карал орно доо. Одоо нэг 400 км үлдсэн. Одоо нэг 400 км гүрийчил орно доо. За одоо нэг 400 км явчихвал бид бүхэн зорьсон газараа очих гэж байна. Ашгол замыг туулж байна. За манайхан сайхан амарцгаасан уу? За ингээ дөрөв төглөө арсан шүү дараагийн нэг байна. 3 төглөө шүү дээ гэж. Би чамаг ярь сэрэгөө яваад надаа. Яваг авах га дөрөв төглөө гэж байгаа. Дөрөв мэдчихээ дахиад мэдтгэн. За ад төглөө. Шүү. Хэмээ сайхан амарсан уу? Цагаан за. Өглөө наслаа гэж. Манай ихмэч юу нэрдэг авко фитнестэй хүмүүсээ. Осоо бол аваа эдийн засч байгаа. Санчид шүүй бид байгаа. Энэ бүхэн За тэгээд замынхаа бичлэгийг бас та бүхэнд өргөлнө. Энэхүү дугаар бол влог 2 аяллаа тэмдэглэл гэж явж байгаа. Тэгээд влог 3 нь албан ёсны тэмцээний влог орно. За тэгээд эргээ уулзцгаая манайхаа. 아마가 주주 하야 잡죠. 이제 실수 장막 쳐. 됐지. За, Ваки. Хэдэн оноос хойш дрифтлж байгаа вэ? 19 настайгаас 이거 나 지금 무슨 약속이야 самая. 19 настайгаас. 19 настайгаас. Хамгийн анхны одоо унжсэн машин ямар машин бэ? 一番最初のドリフト車は A86. A903。はい、ね、自分。
I9. Аа тийм те. Жогон дөрвөлчин байх хэрэгтэй. Тийм. За өөр асуултууд. わかんない。 Вагаад тэр минь вагаад. А ямар машин бид биднээс тэл. Мэднэ. Дижа бу. За асуултууд байвал асуугаарай гэж шүү. 昔は日本もサーキットで走れなくてドリフトはだから当然山行って走ってたんだけどだんだんそのドリフト自体をサーキットが認め始めてドリフトでもうサーキットで走るようになった。 Японоос дээр үеэсээ шууд нөгөө нэг талбай малбаас байгаагүй. Тэгээ бүгдээрөө тэгээд нөгөө нэг олон улсын тэр одоо том спидвейүүд дээр ингэ дрифт хийх хүлээж зөвшөөрдөг байсан. А тэгээд бид нар тухайн үедээ уулын зам тэг ялгаагүй л ингээд юм уугаар явдаг байсан. Хэдий төмөөгөр болон тохомхоод очил ирэл хийдэг байсан. Тэгээд ингээд олон ингээд хүмүүс хийгээд ингээд залуу спорт гээд дрифт гээд ингээд авто спортуудаа холбоотуудаа ингэж хөлөө зөвшөөрөгдөв. Тэгээд ингээд зам талбайтай болоод тэгээд хөлөө зөвшөөрөгдөв. Пицца уралдаантай болоод хөгжиж явсан гэж байна. でサーキットで走るようになってから86じゃパワーが足んなくなっちゃった86だとパワー不足になったからシルビアに乗り換えた А тэгээд яг тийм секрет руу ороод ингээд том талбаараа ороод дрифтэд хийсэн чинь нөгөө нэг i86-ийн бэрн хөргөө болсон гэдэг. Тэгээ бүгд силвараа турбото машинаас хэлж. Вакигийн одоо унж байгаа машин ямар машин блэ? 今乗ってる車は何ですか？今乗ってないね持ってるだけ持ってる動かないみんな動かない Яг одоогоор хөдөлгөөд унж байгаа машин байхгүй бүгд эвдэрсэн байгаа юм. Яг одоогийн юм. Зүгээр байгаа машинууд 1ATSX нэг SX109 あと14 S14 нөө D1-д орж ирсэн S14 で15 тэгээд нэг S15 байгаа. Тэгээ энэ чинь бас нэг А тийм манай гараж дээр 10 SX нах. дөрөв машинтай юм. Ер нь бол тэ. Тэгээ эхнэрийнх нь бас нэг маш 14. Эхнэрийнх нь талаар яриач. Эхнэр нь бас дрифт чин гэсэн шүү дээ. Ямасан но кото ч одоо ханааштай болдог юм. За болно гинэ. Би нэг юм асуух. 何を話せばいい За хоёр асуулт байна. Цахилгаан өрүүлийн аппарат тавиул одоо илүү үр дүнтэй юу асуу та. Дендо но俺も話してたじゃないですか。電動パワーステはどうですかってゾリーさんが聞いて。電動の種類が何種類かあるんだけど、要は油圧を完全に捨てたやつ、オイルを一切使わない電動とオイルを使う電動があるのよ。で、オイル、ちょっと待って。それを一回通訳しないと長すぎるとね難しい. 이 배트기네 янзянзын төрлөө тэгнэ зураг. Тэгээд нөгөө юу гидрийн шингээ хэрэглэдэг цахилгаанч байгаа. Зүгээр шууд цахилгаанаараас хэрэглэдэг байдаг гинэ. Гэрлөөгөө дөрүүлж. で、電動の方は車が要は前が重たいと壊れやすい。壊れやすい? 壊れやすい.電動は? Тэгээд юу нь болохоор цэвэр цахилгаан нь болохоор уртл нь хит хүнд байх юм бол машин урт хэсэг хүнд байгаадах юм бол амар амархан эвдрээд идэг гинэ. そしてで油圧の方は割とその電気でポンプ回して送るからそれは安定するのね。тэгээ нөгөөх нь болохоор нөгөө нэг ирмэнээр эргүүлэхийн хооронд нөгөө юугаар эргүүлж байгаа шиг цахилгаанаар тэр нь арай яд тестдэг гинэ. Идэрдгүү. 大悟はアウディ使ってる。アウディの? Дайго болохоор Audi-гийн цахилгаанよく使ってたのアウディ。Audiってみんな電動だよ。хамгийн хэцүү зүйл нь юу вэ? ドリフトするとき一番難しいことって何ですか? ドリフトするときに一番難しいこと？一番難しいことっていうのは自分がその決めた角度まで持ってくための必要なアクセルをどこまでなのかっていうと、あとはその荷重移動。
Яг өөрийнхөө ингэж нөгөө зорьсон нөгөө өнцөг үүдэн шүү дээ тий. Яг тэр өнцөг Ийшээгээ хараад гаргах хүртлээ одоо хурд авах тэр хэсэг гинэ. Хэцүү гинэ. Яг тэрийг ингэж тохируулах. Тэгээ дараа нь болохоор нөгөө нэг юу нөгөө инерцээр ингэж хаюулдаг шүү дээ тий. Тэрийг бас хэцүү. Хоёр чи кажиудоо гэх тэр нь одоо яг юу шиг монгорог олсод үзсэн яг гэдэг. Нэг чинь тэр хоёрыг айгу хэцүү л гэдэг. で、かみさんの話 は Өөр асуухан байгаа юм зүрх. Өөр асуухан байна уу та? Төрөний нөгөө нэг асуулт байрлаа шүү дээ. Ями санна ханаши. Яг юуныхын талаар ярих юм бэ? Вэ тэгэл дрифт тэгэл одоо асуух юм зөндөл шүү дээ. Яа дрифт хийсэн. Тошсамаа. Цэцэр дому. Тошсамааいつから始まったんですか? 始めたんですか? いつからだでも20多分ね4ぐらいだった 24 дэх үеэс хийсэн баг тийм ээ. Дрифтийг эхнэр нь. Има何歳だ? 今ちょっとサバ読んだ方がいいかなサバ読んだってどういう？年を若くした方がいいか38歳本当は？本当は40落ちないといいね。あった。 38 та. Тэг 38 настай нэ. 25-аас их дрифт хийсэн нэ. Тэг дрифтод явпаар ширяаттай яа нэ. Чигаа. そうドリフトで知り合った Тэг их нэртэй дрифт хийж байгаа танилцчихсан нэ. Тэг他は何なんだろう。他その知り合ってなんだ何を聞きたい？うちの嫁さん Яг миний ихний талаар юу асуумаар байгаа бэ гинэ. Монголд ирээд Монголын дрифтчдийн явд ерөнхийдөө ямар үсэл бодолтой байдаг вэ? Монгол нэг ихтэй. Монголのドリフトとかドリフトしてる人たちを見ててどう思いましたか？あ、俺がみんなそのなんだろういろんな日本って昔日本はもう20何年も前からドリフトってものの文化が始まって自分なんかでこういろいろと試して車がこういう状況にしてった方のが仕上がるっていう車を仕上げる能力っていうのはそこから来てんのよ。 20何年前からЯпончууд ингээд бүгднийг нойлоос нь эхлээд ингээд 20 30 жил ингээд яг өөрсдөө ингээд ухаан хийж байгаа учраас бүгднийг ингээд ингүүл тэгдэг тэгүүл тэгдэг гэд мэддэг гинэ. Удаан хийсэн хүмүүс нь. Тэгээ монголчууд болонгууд ингээд эхлээ ингээд явж байхдаа интернетээс бүх юмаа ингээд харж ирнэ яадаг баха тэгээд тэгж юм. Нөгөө нэг машин ингээд хийхдээ те интернетээс хараад ингээд судлаад тэгээд аль нь муу аль нь зөв гэдгийг нэг амар сайн мэдхгүй тэгээд харснаа л юу нэг ингээд дуурайдаг байхаа гэж бодсон юм байна. Эхлээд хараад. Тэрэдээ だからそこにその部分をもうちょっとなんだろう自分を持った方がいいっていうか Тэгээ яг тэр хэсгийг болонгууд яг өөрөө ингэ бодоод өөрийнхөө ингэ хийгээд үзэхэд буруудахгүй хаа. 誰かがそのインターネットで調べたものをやってみてそれがいいからそれだってみんなそれで固定でしょみんな 固定？そのまま変えないじゃない だからその変えないままだと結果その車に人間が慣れるになっちゃうからだからだけど車をいろいろ変えてって自分に合わせるなの Ингэнэ. Одоо та нар ингэ интернетээс харсан юм аа шууд тэр чигээр нь хийгээд тэгээд ингээд явангууд ч машинда та нар өөрсдөө дасах хэрэг болдог гинэ. Тэгхгүйгээр нөгөө интернетээс авсан юм аа ингээд нэмээд тэгээд тэр хийсэн юм дээр дахиад өөрсдөндөө ингээд тааруулаад ингээд гоё янзлаад ингээд явах юм бол та нар өөрсдөө машина өөртөө ингэж гоё тааруулах хэрэгтэй гэдэг. Өөрөө машинда дасах биш. Өөртөө машина тааруулах хэрэгтэй. あとはそこの部分を簡単にもうレベルアップするのであれば
自分の乗りやすい車を作りましょうっていうのが一番大事で、だからそこでその乗りやすい車っていうのがそもそもなんだか多分わからないとは思うんだけど、 맞대. ингэж одооноос ингэж одоо байгаа ингээ Монголын цэвэрлэг улам дэшээ хөгжүүлье гэж бодож игээс ялчгүй тэгэж нөгөө нэг машина унахад маш тийм эвтэйхэн машиныг өөрсдөө зохион бүтээж хийх хэрэгтэй. А тэгэхээр яг одоогийн мэдлэр одоо унахад эвтэйхэн машин гэдэг одоо яг сайн толгоонд нь буух бол байгаа байх та. Ер нь яг тэгэхэд ер нь хэцүүлдэй л. За. Тэгээд ингээд асуултууд